Нэг Instagram дээр нэг хүн намайг амар хөгшин царайтай 30 гарцсан хараажийн 30 гарцсан байхад чинь жоохон хүүхчиг аашлаад гэдэгсэн хгүй. Би бол тодорхой хэмжээний том болсон эмэгтэй хүүхчиг аашлан гэдэгт угаасаа дургу заяа. Би тэр үнтэй санал нэгдэж болох байсан. Гэтэ комментныхан сүлд ха гэж нийцсэн заяа. Тэрэнд бол тэгээ дапал болон доромжлол бол шингэсэн байгаа хгүй. Тэгээд хэрэг үнэхээр л амар 30 гарцсан юм шиг харагддаг тий. Амар өвчлээтэй гэж ирэн. Өвчлээ бол яах вэ? Тий ганц хоёр байж лээ тийм тий. Байсан ч байгаагүй ч хамаагүй шүү дээ. Санаа зовоод ах юм байхгүй. Яа, шалгалтын үеэр бол шууд өвчлөө гараад ирдэг л дээ. Яг ингээд шалгалт дөхөөгүй. Оёга хай. Яхаа өвчлээ гэдэг чинь хуурай шилтэй байхгүй. За, Leopold. За эрхэм мөндөд Монголын ард иргэдтэй сонгуультай жилийн өглөөний мэндийг хүргье. Би өглөө 11 цагт ирсэн. 11 цагт ирээд 2 цаг би утсаа авсан. Утсаа авсны дараа бол муухай санагдана. Тийм болохоор бүгдээрээ босоод утсаа авахгүйгээр босоод нүүрээ мама янзлаад сайхан болоод тэ нийгэмд иргэсэн хүн болоходоо бэлдээд тэгээд гараад би бишгнүүдээ өнөөдөр идэх штэ. So let's go. Өнөөдрийн бидний өглөөний цайнд ой очоо байна. Би нэг Монгол зарагч байгааг харсан гэхдээ амар үнэтэй гэсэн заяа. Заавал ягаад савлаа маалгаатай бүгднгээ тэ энэ байгаа байдлаар Монголд авчиж зардчих ёстой юм. Тэ амар том тогоо гаргаал тэ эн чин эрдөөсө дүрдэг цай шүү дээ. Ингээ буцалгаал хөрхөөр нь өөртөө савлаал ягаад хийчих болдоггүй. Хамаагүй хямдхан байх байлгүй дээ. Би энэ цаг анх Японд ирээд уугаал шууд амнаасаа гаргаж байсан шүү дээ. What the fuck is this? Ямар балиар миний ам руу хийчихвэ. Өргөчөндөө хоноосон болохоор амар хүйтэн байна. Би сая метронд явж байхдаа хэдэн өдрийн өмнө уйлсан байхгүй юу? Ингээл уйлал заяа нулимс гэдэг чинь ингээл бүнжөөнөл гараал байсан байхгүй юу? Би та бүхэнд яагаад уйлсан талаараа ярьж байгаа заяа. Амар инээдтэй. Яагаад гэхээр миний амьдралд юунч болохгүй биш заяа. Яг хэд хэдэн асуудлууд байгаа. Гэхдээ нэг тийм гадаа хүмүүсийн нүдэн дээр уйлахар хэмжээнийх биш. Энэ бол зүгээр л дээрлэлт. За, дээрлэлт. Хар арьстай хүмүүсийг дээрлэхэд байна гэдэг юмн дээр би уйлсан заяа. Би та бүхэнд зүгээр яг ингэж болсон явдал яриад үгүй л доо. Болсон явдал шиг гэсэн. За ингэ 1800 оны дундуур за 19-р зуун одоо чи 21-р зуун тэгэхээр 200-ны өмнө заяа. Бэлэг бас тусгаар технологи олдог байхгүй. Одооний бэлэг тийм үү. Бэлэг гэж бодохоор бэлэг ба шоколадаараа маш алдартай. Тэ? Годива гэдэг чинь ерөөд бэлэг шүү дээ. Яа, тэр улс Нидерландаас, Голландаас тусгаар технологи олоод удаагүйсэн байхгүй. Тэгээ эхний хаан Леопольд, хоёр дахь хаан 2-р Леопольд гэдэг Леопольдын хүү байдий. Яа. Тэр хаан бол юу штэ аим шиг байсан. Аим шиг. Тэр хаан нацистийн хин билээ? Арнольд Шварц. Адольф Хитлер заяа. Хитлерийг зүгээр нусан бацаан шиг харагдуулдаг заяа. Хитлерийн хийсэн юм нэг их сүртэй байгаагүй юм шиг харагдуулдаг заяа. Гэтэ бид нар мэддэггүй. Еврей хүмүүсийг бол тэ алсан. Леопольд болохоор 10-аас 15 сая хүн алсан баггүй юу? Африк хүмүүсийг. Бид нар зүгээр л мэддэггүй яагаад вэ гэхээр өгсөн хүмүүс нь зүгээр л хар арьснууд. Монголчуудыг бөөнөр нь алдсан байсан ч хүмүүс бол нэг их мэдэхгүй байх заяа. Бид нарыг жоохон өмнө нь бүгднг нь ингээд алан айсан байсан ч дэлхийн түүхэнд нэг хөвөлдөхгүй заяа. За Леопольд болохоор тухайн үед жижигхэн улс байсан болохоор улсаа өргөтгий, эдийн засгаа томруулъя гэдэг асар их мөрөөдөлтэй. Гэхдээ тэр мөрөөдлийнх нь гарах гарцууд яхааргүй зөвхөн колонтой болох гэдэг. Жоохон нэг тийм obsessionтэй заяа. Жоохон тэрэндээ донтцсон. Тэгээ энэ тэндээстэй
колониг нь худалдаад авчи Азад колонтой болмоор ингээд хүсэл бол асар их байсан заяа. Гэхдээ тэр нь болдоггүй байхгүй. Тийм болохоор Африкт ердөөсөө хинийч хараахан эзлэгдээгүй байгаа нэг газрыг олчих гэсэн бодолтой байсан. Ингээд арьсан дээрээ сайхан чийгшүүлэгч тос түрхчээд тэрний дараа яах вэ? Ийм нарны эсрэг тос болон энэ Сезаннугийн энийг хэрэглэн заяа. Энийг болохоор нүүрэндээ бүхэлдэн сайхан түрхээд энийг болохоор амар цагаан болохоор зөвхөн одоо консилер тавих газрууд та яг нүүрнийхээ зөвхөн төв хэсэгт тавина заяа. Леопольд болохоор биш тий. Одоогийн Конго гэдэг улсыг хувийн өмчөө болгодог байхгүй. Бельгийн колони дээр бишийг хувийн энэ бол миний хувийн өмч шүү. Энэ бол миний хувийн өмч шүү. Би энэ газрыг чинь хувьчлаад авцсан тэр Америк дэмжсэн, бусад хүмүүс дэмжсэн. Congo Free State гэдэг нэртэй миний хувийн өмч. Би энэнд болохоор ангаах ухааныг хөгжүүлнэ, христийн шашныг дэлгэрүүлнэ, хүмүүсийг соён гэгэрүүлнэ. Энэ бол сайн үйлсэн юм аа гэдэг. Тэгээ дэлхийн нийтэд тийм одоо PR цацаад тэр газрыг ингэж өөрийнхөө зүгээр буфе ресторан болгодог байхгүй юу? 1885 онд заяа. 1884 онд Африкийн чуулган гэдэг юм болоод тэгээ тэрэн дээр батлагдаад 1885 оноос цэргүүдээ оруулаад тэр газрыг ер нь бол ингээ өөрөх болгодог байхгүй юу? Тэгээ би зүгээр та бүхнийг цочроохын тулд юу хийдэг байсныг хэлээд үгүй заяа. Баян болмоор нь штэ. Баян болмоор нь. Яаж баян болох вэ гэхээр арай эзэнгүй байсан юмыг аваад олоод өндөр үнээр зарах гэдэг бол баян болох гэдгийн тодорхойлол заяа. Ер нь бол тийм шүү дээ. Газрын тос олдлоо. Тэгээ эн чи хэнийгч биш эн чи өөрийнхөө болгоод хүмүүст мөнгөөр зараад тэгээ баяж гэдэг л тийм нэг бизнес схем. Яа, за тэгээ тухайн үед эхэндээ болохоор юу штэ. Зааны яс 1890 он хүртэл зааны яс амар өн төрдөг байхгүй юу? Бэж цэвэрлсэн. Хамгийн гарлаа уулгаш юу. Ер нь бол штэ Конго гэдэг газар нутгад асар их баялагтай заяа. Одоо байгалийн ашигт малтанлаараа зүгээр л гайхалтай заяа. Одоогийн нэг жоохон нэг улаан бор шороон дээр нэг хитэн өсөлгөн хүүхдүүд нэг том гизтэй тийм хүүхдүүд та нар төсөөлөд иж болохгүй. Та нар Тарзаныг төсөөлөх хэрэгтэй. Зүгээр л ном ногоо ой мод заан тэр зааны ясмас баахан амьтад газар дорн алт ураан юу вэ байхгүй заяа үнд хүрч болох. Тийм газар нутаг дээр очоод ерөөхдөө бол байгаа юм бүгдийн гэдэг багхгүй. Тэгээ тухайн үед Леопольдод тусалсан энэ бүх зүйлийг бодит болгосон зүйл бол Henry Morton Stanley гэдэг тийм аялагч, судлаач, сэтгүүлч хүн байгаа заяа. Зүгээр яг хар хайртай хүмүүсийг гүйж яхад ан амтан алж байгаа юм шиг л амьд хүнийг зүгээр ингэж буудаж унгаадаг байсан. Тэгээ тухайн үед бол аим шиг байлаар хэрцгий хүн байсан гэдгээр их алдартай. За Henry Morton Stanley энэ хоёр чинь юугээр захиагаар харцсан штэ. Ингээд тэгтээ анх нөгөө би сайн үйлсийн аян хийн энэ одоо хүмүүсийг иргэншүүлнэ, энэ балиар зэрлэг юмнуудыг иргэншүүлнэ гэж тэр хэлсэн одоо төсөлдөө заяа. Ердөөсөө анханасаа ямар ч тийм санаагүй байсан. Анханасаа зүгээр байдаг бүх юмыг нь юу яагаад аваад амтан үнийг алчаа гэдэг одоо сэтгхүүгээс өөр юм юуч байхгүйсэн гэдэг тэр захиануудаас бол харж байна. За тэгээд тухайн үед заяа тийм цагаан арьстай хүмүүстэй Азийн улсуудын одоо Филиппин, Вьетнам ийм хүмүүсийг гараад одоо колоно болгоход заяа боолчлоход ямархуу сэтгэл зүгээр боолчилдог байсан бэ гэхээр энэ заяа. Энэ хүмүүс бол хүний одоо ингээд хөгжлийн явцад биднээс хоцрогдсон хүмүүс. Заяа. Сармагчин явла одоогийн Homo sapiens Homo sapiens бол бид нар бол арай биш. Биднээс бол арай хойшоо. Тэгээ энэ хүмүүс энэ байгаа газар нутгаа сайхан ашиглаад ингээд явж чадахгүй юм чи бид нар өмнөөс нь ашиглаад өгье л доо. Бид нар ингээд заагаа зөвлөөд өгье. Бид нар энэ хүмүүсийг иргэншүүлээд өгье гэдэг тийм үргэлжийн тиймтэй condescending амар дээрээс харсан өнгө бол байсан. Энд бол тусалсан зүйлсүүд бол мэдээж шашин нилээн удаан христийн шашны ертөнцид амьдарсан хүмүүс байгаа штэ.
Тэгээ тийм болохоор тэр нөгөө одоо өөрийгөө бусдаас ямаагүй дээр гигэн бурханд ортсон тэ нүглээс айсан бусдаас илүү хүчрэх гэсэн майндсет нь одоохондоо арай арилаагүй байгаа. Тийм үү яахгүй юу? Тэгээ конгочууд бол ердөөсөө алтан дээр суусан гуйлгчд гэж нэг тийм үг байд юм байна шүү дээ Монголд. Тийм үгний яг тодорхойлолт гэхдээ алтан дээр суусан гуйлгчд биш заяа. Алтан дээр суусан гонигтай хувь давилантай хүмүүс заяа. Ингээд амар ашигт малтмал эдэр байгаад байна. Гэхдээ тэрнийх нь хувийг конгочууд амьдралдаа нэг ч удаа хүртэж үзээгүй тийм л хүмүүс заяа. За бүгдээрээ яг ийм блаш. За тэгээд эхэндээ зааны яс цуглуулдаг байж байгаа сүүл рүүгээ 1800 оны сүүл болоод ирэхээр юу одоо хэрэгтэй байгаад байна вэ гэхээр штэ эрзэн. Энэ бол дэлхийн нийтээрээ бид нар цахилгаан тог гэдэг юмтай анх ингээд учирж байгаа үе яахгүй юу. Тийм болохоор тэр тогоо дамжуулаад машин зшийн үйлдвэрлэхийн тулд биднэрт асар их эрзэн хэрэгтэй. За тэгээд эрзэнийг болохоор модноос гаргаж авд юм байна л да. Тухайн үед модноос гаргаж авдаг гэсэн заяа. Модноос мод жоох ан цав үүсгээд тэнчнээс нь гоожж байгаа цагаан юмнууд бол эрзэн заяа. Бие ашигладаг хөдөлмөр заяа. Тийм болохоор хүмүүс бол амар тэрийг хийх дургу одоо манай Африкчууд гэсэн үг байна шүү дээ. Тийм байсан ч ерөөдөө бол хүзүүнээс нь гинж төмөр гинж зүйлгээл хооронд нь холбоол тэгээ өөрсдийнхөө боол болгоод ерөөдөө бол ажиллаулаад байдаг заяа. Тэгээд энэ бол асар харгас байсан. Тухайн үед Леополдын цэргийн хүчийг бол force public гэж хэлдэг. Хидэндээ цагаан арьст тийм минералуудаа явуулаад доогуур нь ажилдаг цэргүүдийг жишээлбэл Занзибараас хямдхан худалдаж авчих гэдэг юм уу те. Тухайн үед бол молигч бол зөвхөн худалдаад авчих штэ. Худалдаж авах эсвэл дөнгөж төрсөн хүүхдийг ээжээс нь дээрэмдээ цэрэг болгож өсгөх гэдэг ч юм уу. Тийм аргууд бол байсан заяа. Тэгээ асар харгас зүгээр яг өдөр өдөртөө нормтой. Тэгээ нормоо биелүүлж чадахгүй бол чиний гар үлийг чинь тастаад аваад явна гэдэг ийм систем заяа. Тэгээ тухайн үед бол баруун гар гэдэг зүйл валидын хаанш болцсон байсан. За төсөөлч. Нөгөө цэргүүд байгаа шүү дээ. Доогуур байгаа хар арьстай цэргүүд тийм үү. Хар арьстай цэргүүд бол бас тэнцэнээс хүслээрээ байгаагүй заяа. Гэр орноосоо хулгайлагдсан хайчиж чадахгүй дараанууд нь шууд өөрийг нь буудахаар тийм л нөхцөл байдалд байгаа заяа. Тэгээ буу өгөөд сум өгөөд нэг сум тэнцүү нэг гар гэдэг тийм дүрмтэй. Тэгээ чи сум ашигласан л бол антан агнжаах ёстой эсвэл хүн алж авах ёстой. За тэгээд хүн аалсныхаа баталгаа болгоод чи баруун гарын тастаж авчих ёстой гэдэг тийм юм заяа. Тэр бол мангар ухаантай байсан байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр хар арьстай хүмүүст буусам өвчтөг. Баруун гар авчиргээд авах юм бол цагаан арьстай хүнийг алаад үзээрэй гэсэн бас нэг юм штэ. Тийм үстэй. Ингээл цагаан гар аваад ирлээ тийм үү? Болохгүй штэ. Гарын ингэж тасдээ штэ. За нэг эртээ юмар л тасдах. Эртээ. Таслаа. Цус нь үсрлээ. Тэг ингээл хаяа явлаа. Тэг. Одоо нэг имж гэж бол байсан л ах. Гэхдээ тэднэр нь цагаан арьстай хүмүүсийг үзнүүл гэхээс хар арьстай хүмүүсийг нэгч үзэхгүй штэ. Тийм болохоор яг ингэж байжгаад тэг тасарцсан юм байжгаад тэгээ идгээд хаагддаг баг тий. Тэг ингээл баахан мутацид орсон хүмүүс тэгэл эн тэндүү яваад ахна штэ. Одоо овог отгуудад норм өгөн заяа. Бүр биелэгдэх аргагүй норм заяа. Тэг хөөе норм авъя гээл эсэргүүцэж ч юм уу эсвэл нормо хангалттай яг биелүүлээгүй бол хүмүүсийн алаад овог отгийг нь шатаагаад явна гэдгийг мэддэг болохоор хажуудлынхаа овог отог руу жоохон гар цуглуулахаар явдаг ч юм уу тий. Тийм явдал бас байсан гэж би унширсан заяа. Гэтэ би бүр 12 сард уншсан болохоор одоо олохгүй.
Тэгээд энэ бүх явдлыг Леопольд мэдчихсэн, хөхүүлэн дэмжижсэн, Леопольдын яг үнийг хэлэхэд хүссэн зүйлс. Заяа. Одоо ингээд пша гэдэг ташуур байна штэ. Бид нар ерөөхдөө бол боол моол гэдэг ч юм уу те шийтгэл мэдгэл шанган хүртэй хийдэр гэхээр ташуур гэдэг ба. Тэгээ ингээд хар хайрцтай хүмүүсийг ингээд ташуурдаал те 100 ташуурдахад бол өгдөг гэж байгаа байхгүй хүн тэр юмар те. Тэгээ ингээд ташуудаж занжихтаа за ингээд чиний одоо нэг харанхуй 90 үе дуусчихна. Бид нар чамайг иргэншүүлэхийн тулд ингэж занжиж чинь те чиний зовлон шанал үгээр дууслаа гэж ингэж те занжихтаа тэгж хэлж занждаг те хаха сайхан байна уу ингээд чи те бид нар чам тусалж шүү хөө ингэж юуяснараа чиний над балиар зэрлэг зам манг бид нар ингэж те алга болох гэж ингэж ийн гэж занждаг. За ингээд тэгэхээр 19-р зуун буюу бид нар 20-р зуун руу орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ харьцангуй тийм шин ирэн үе штэ. Тэ өнөө үедээ бол бид нар нэлээд ойртож байна гэдгсэн. За ингээд Леопольд бол асар их баялагийг Конгогоос зүгээр ингээд зөөдөг заяо. Бэлэг рүү. Тэгээ Леопольд болохоор орж ирж исэн бүх баялагаар бэлэгт том бүтээн байгуулалтууд хийдэг байхгүй. Бүтээн байгуулалтууд гэж одоо нэг бидний тэгээ Европ очоод урдан зураг мөргө авахыг хүсдэг барилгууд заяа. За тийм болохоор яг бэлэг улс дотроо бол тухайн үедээ Леопольдын нэр үнд жоохон өссөн байж магадгүй. Гэхдээ гадаад орноос ирэх шүүмжлэл яг 1900 те жишээлбэл 5 оноос эн чинь 1908 онд буудаг байхгүй. 5 оноос ахуулаад шүүмжлэлүүд хүрдэж ихэсэн заяа. За хамгийн мундаг тэгээ тухайн үедээ яг хүмүүсийг цочроод шүүмжилсэн хүн бол Жорж Вашингтон Уильямс гэдэг сэтгүүлч хар хайртай залуу заяа. Леопольдын хийж байгаа зүйл бол хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг гэж хэлээд ийм хийж ийм чинь буруу байна гэдэг одоо тийм нэг тийм бичдэг байхгүй. Тэгээ ингээд тухайн үед бол хар хайртай хүмүүс хүний тоонд орохооргүй байсан даа. Яг төдхөн жоохон өмнөхөн боол байсан тийм үү. Бүгд ингээд худалдаж авч мавдаг. Хар хайртай хүнийг яргалуулж байгааг хараад вау энэ бол хүн төрлөختний эсрэг хийж байгаа гэмт хэрэг шүү гэж хэлэхэд хүргэн гэдэг нь ямар их яргалал, ямар их тарчлаан, ямар амар зэрлэг байсан бэ гэдгийг бол хангалттай илтгэж байгаа заяа. Тэгээд өөр бусад орны сэтгүүлчид бас энэ Конго Free State гэдэг рүү газар руу явж үзээд тэгээ дээрээс нь гэрэл зураг гэдэг зүйл одоо internationally тэр сэтгүүл сонин дээр гарч ирсэн тийм үү. Энэ үе тараа камер аль хэдийн нээлттэй болсон байна гэдэг чинь яг үнийг хэлэхэд өчигдөр гэсэн үг. 1800 оны сүүл 1910 хүртэлгээ та нар бодоод үзэх юм бол өвөөгийн чи өвөө амьд байсан гэсэн үг шүү. Өвөөгийн чи аав жоохон хөвшин байж магадгүй. Өвөөгийн чинь өвөө хүүхэд байхдаа одоо ингээд тэгээ занчуулдаг ч юм уу гар хуруугаа ингээд тастуулаад явж ийн гэсэн үг шүү дээ. Энэ бол ердөөсөө өчигдөр. Тэгээ гэрэл зураг хүмүүсийг шоконд оруулж ахна нь шүү дээ. Юу их гар тасарсан хүмүүс вэ? Юу амар ингээд цуснууж вэ гэж. Тэгээд бүр ингээ хүчээр 1908 онд Леопольд гараа тат гэж хэлдэг байхгүй юу? Хажуу авиргын улсууд арай дэндлээ гараа тат. Тэгээ 1909 оноос инээдтэй нь юу вэ гэхээр Конго гэдэг улс Леопольд амар байлаа шүү дээ. Леопольд ахиж нэг хүний өмч гэсэн юм байхгүй балаануудаа ийм юм байхгүй. Зүгээр надгаа Бельгийн албан ёсны колони болгоо гэд Бельгийн албан ёсны колони болдог байхгүй. Ердөөсөө тухайн хүмүүст өөрсдийн гэсэн газар нутгийг нь өгөн 50 орхин гэсэн юм бод ердөөсөө байхгүй. Зүгээр л Бельгийн газар нутаг. Тэгээ ингээд Бельгийн колони болсноороо бол ганц хоёр юм дээрцэн. Тэгээ өмнө жишээлбэл тэгээ амар хөдөлмөрлөөл амар их ажил хийгээд ямар ч цалин авдаггүй байсан байхад Бельгийн колони болсноороо нэг халбаг давс авдаг болсон гэдэг ч юм уу тийм. Одоо би энэ докюментарийг үзсэн байхгүй юу? Тэрийг мэддэг бүх юмыг маань ярьж байгаа. За тэгсэн ирнээл амар ингээд хэцүү. Тэгээ нэг бодсон зүйл маань юу байсан бэ гэхээр цагаан арьстай хүмүүс өөрсдөө амар иргэншсэн бусад хүмүүсийг болохоор
иргэншлээс дорд гэж бодож ирсэн заяа. Та нар одоо энэ бичлэгийг үзэх юм бол тэ одоо ингээд цагаан арьстай эмэгтэй Болдморт будаа хийж өгч байгаа юм шиг юм хайж өгж штэ тий. Тэгээ ингээд өөрлөө нойтоод ирсэн ч гэсэн гарандаа ингээд гаранд нь мэ гэдэг үггүй заавал газар хаяад газраас түүлгэнэ гэдэг бол үзэгдэл энд байгаа штэ тий. Тэгэхээр л өөртөө ямар босод хүмүүсээс ондоо дээр гэж боддог байсан бэ гэдгийг бол харж болж байна. Тэгээ би ингээд метро нийлэн бодсон байхгүй юу? Яг өөртөө иргэншсэн гэд бусад хүмүүсийг иргэншсэн биш гэж бодох шалтгаан бол угаасаа ойлгомжтой ойлгомжтой би мэдж байгаа. Гэхдээ яг юу нь онцлог байсан юм болоо? Юу нь ингээд биднийг тэгтлийг авир иргэншээгүй гэж бодоход иргэншээгүй гэдэг тод тултай болгосон юм болоо? Тэ энэ хүмүүс биднийг хараад яагаад иргэншээгүй, яагаад тэ зэрлэгүүд гэж боддог байсан юм болоо гэж бодоод үзэхэд эхлээд хувцас юм болов а тэ шалдан хүмүүс байгаад байсан болохоор тэгж байгаа юм болов гэж боддог байсан. Гэтэ сүүлдээ яг бодоод үзэхэд сандал байсан юм байлээ. Яг тий хүмүүс сандал дээр сууж гэнэ үү, газар сууж гэнэ үү гэдг нь зүгээр л яг иргэншсэн үү, иргэншээгүй юу гэдгийг нь харуулж байгаа юм гэж тэд нар бодсон юм шиг байгаа. Миний бодлоор заяа. Би бол одоо газар суугаад юм хийж штэ. Гэтэ цагаан арьстай хүмүүс нэг их газар суудаггүй штэ. Тэ ялангуяа тухайд тэ. Тэгээ би тухайд юу нь бол за санал байсан юм байна гэдэг жижигхэн дүгнэлтэнд хүрсэн. Тэгэл Япондос бол ердөөсөж тэг гарсан хүүнүүд нь тэг хаан ширээг нь залхамжлах хүүнүүд нь нэг ч амьд үлдээгүй. Тэ If you're in the mirror, just look in the mirror. За би үсээ бол хөөрхөн болчлоо. Эмэгтэй харагданаас. Ер нь бол ердийн бий болгоно шүү дээ. Ердийн бий бол энд байгаа бүх энэ болон энэ бүх юмнуудаа шууд ингэж хаяал гарна. Надаа хамаагүй. Тэ би бол ямаа яг цэгцтэй байсан ямиг байранд нь тавья гэдэг тэр тархины эс маань байдаггүй. Гэхдээ бүгдээрээ зүгээр янзлаад гарыг л та. Жохо өөрсдийгөө тэ зөв талам өөрчлөе л та. За ингээд энэ хоёрыг тэр хойдлын шүүгээр үе надаа юу вэ? Энэ хоёрыг энэ доотлын сургууль. За тэгээд энэ нэг жижигхэн юмыг тэр тавцсан дээр. Окей. За одоо бүгдээрээ өнөөдөр өмсөх хувцас сонгон. За нэг энэ цэвэрхэн подолк өмсөе. Цэвэрхэн подолк өмсөд гадуурна. If you need a hero. Okay. Бас нэг сонирхол юу вэ гэхээр цагаан арьстай хүмүүстэй тухайн европчууд хүмүүсийг их зэрлэг, балмад бөгөөд иргэншээгүй, соён гэгэрээгүй гэж их хилдэг байсан юм. Хамгийн зэрлэг юм хийдэг байсан хүмүүс нь тухайн хүмүүс өөрсдөө байгаа байхгүй юу? Хамгийн зэрлэг юм хийдэг хүмүүс нь амар өөрсдөө ижиж хүмүүсийг зэрлэг идэр гэж дууддаг байсан юм бодохоор амар сонин санагддаг заяа. Тэгээ ингээд одоо цагаан арьснууд бусад хүмүүсээс илүү гэдэг үзэл бол зарим нэг цагаан хүмүүст аль хэдийн одоо ч гэсэн байгаа. Тэгээ заримд нь. Гэхдээ хамгийн шижиг нь юу вэ гэхээр штэ миний найзууд. Миний монгол найзууд зүгээр л цагаан арьстай хүмүүсийг бусад гадаадуудаас гоё гэж боддог. Тийм найзтай болохыг хүсдэг. Заяа. Яг жинхэнэ гоё гадаадууд нь хаагур байд юм болж шиг. Манай ангид нэг тийм манай сургуульд нэг тийм жинхэнэ гоё гадаадууд байдаггүй те гэж мэж ингээ миний хажууд ярьдаг заяа. Энийг сонсох бол жоохон өөр гэхдээ яг тэ миний найз тэ нэг амар түүх мөнхөд сонирхолгүй хүнийг би барьж аваад чи ямар мал юм бэ гэдээ ахгүй штэ. Тийм. Энэ үзэл бол байгаа. Тэгээ миний метронд уйсан шалтгаан бол ердөөсөө зүгээр бодож байгаа л энэ миний уншиж байгаа л зүгээр ингээд уйлаад байсан. Яа. Тэгээ ингээд миний яг өмнө хэрвээ жишээлбэл яг Равандагийн айл дээр гарч ирсэн бичлэг бас би уйлаад байсан.
Ер нь л нэг юм хүн. Хэрэв би бичлэг эхлэлээгүй, хэрэв би бичлэг бичиж эхлэегүй байсан бол өнөөдөр одоо ч гэсэн би орондоо л байгаа. За юу. Тийм болохоор та нарт маш их баярлалаа. Нэг чин сэтгэлээсээ. За юу. Bye.